Ер нь вакцин гэдэг юмны гол цөм нь юу юм бэ? Тэрний ойлголт одоо вакцин гэж яриад байгаа болохоос биш яг вакцин гэдэг чинь юу юм бэ гэдгийг манай хүмүүс бол ерөөсөө ямар нэгэн мэдээлэл аваагүй, ямар нэгэн ойлголт байгаа юм байна гэж ингэж үтсэн учраас энэ одоо лайвыг хийж байгаамаа. За ингээд та бүхэн энэ лайвыг сайхан шеэрлээрэй, хүн болгонд хүргээрэй. За би ч гэсэн бас өөрийнхөө лайвыг шеэрлэх ийм боломж гарнаа гэж ингэж бодож байна. За биднүү тий. За баярлалаа. За вакцины орц найрлага ба гаж нөлөөний тухай гэдэг ингээд би ийм зүйлийг бэлдсэн. За энэ зүйлийг бэлдэхдээ Занаа Хувайн нэг үгч нэмэр болоогүй. Өөрөөр хэлбэл миний одоо бодлоор юм уу, миний үзэл бодлоор бол яригдж байгаа ийм бэлтгэсэн мэдээлэл биш. Үүнийг бол англи, орос хэл дээр гарсан мэдээллүүдийг ухаж сүүлийн 3 жил одоо ялангуяа сүүлийн одоо Монголд энэ вакцин жуулалт эхэлсэн, ковидын эсрэг вакцин жуулалт эхэлсэн тэр цагаас эхлээд би энэ бүхнийг одоо ухаж эхэлсэн бөгөөд мэдээллүүдийг цуглуулсан. Түүнийхээ нэг жижигхэн хэсгээс та бүхэнтэй танилцуулъя гэж ингэж бодож байна. За юуны түрүүнд вакцины тухай бол би 3 жил судалсан юм аа. Тэр 3 жил судалсан асуудал маань юутай холбоотой гэхээр хүүхдэд яагаад вакцин хийж байгаа вэ? Хүүхдэд хийж байгаа энэ тоглолт вакцин гэдгээс шалтгаалаад тэр вакцины орц найрлаганд орж байгаа энэ одоо амьтаа болон амьгүй вирусууд, амьтнаас авсан вирусууд, дээрэс нь химийн хорт бодисууд хүүхдэд яаж нөлөөлдөг вэ гэдэг асуудал дээр би судалж эхэлсэн. За Америкийн одоо бүхэл бүтэн 10 цуврал баримтад кино байдаг түүнийг судалсан. За дээрэс нь маш олон одоо хүмүүсийн энэ альтернатив эмчилгээ хийдэг тийм хүмүүсийн одоо бас мэдээллийг сонссон. Монгол дээр бол болор инфо цэг гэдэг энэ одоо мэдээллээс болор болтын бэлтгэсэн энэ 2-3 цувралыг бас үзсэн. За тэгээд Оросын бас 2-3 эрдэмтэн байгаа. Нэг нь бол Гундарав гэж одоо вирусологч, халдвар судлаач, ийм академик хүн байгаа. Нөгөөх нь мөн адилхан Галина Петровна Червонская гэж бас хүүхдийн эмч бөгөөд вирусологч, вакцины үйлдвэрлэл дээр өөрийн биеэр 30 гаруй жил ажилласан ийм хүний мэдээллийг бол бас өөрөө сонссон байгаа учраас би энэ бүхнийг та бүхэнд бэлтгэж хүргье гэж шийдсэн юм аа. За хамгийн түрүүнд энэ Dr. Jokers.com гэдэг энэ Америкийн бас нэлээд олон жил судалгаа хийсэн энэ эрдэмтний одоо мэдээллийнхүүдээс нэлээд олон зүйлийг одоо авч хэрэгжилж үзэж харсан байгаа. Түүний нэг нь ер нь жил болгон манай хүүхдүүд тарьдаг товлолт вакцин буюу одоо томооны вакцины тухай ер нь энэ томооны вакциныг хийх зөв юм уу эсвэл үгүй зөв юм уу гэсэн ийм асуудал дээр бид нар бол маш их одоо олон янзын үзэл бодолтой байдаг. Тэгвэл томооны вакцин гэдэг нь өөрөө юу юм бэ? Зүгээр нэг шилтэй шингийн юм уу? Эсвэл нь дотор нь одоо янз бүрийн химийн хорт бодисууд байдаг юм уу? Тэр химийн хортой бодисууд нь хүүхдэд ямар нөлөөтэй байдаг юм бэ гэдэг асуудлыг бол энэ дээр товч бөгөөд зургаар ингээ харуулсан байгаа учраас та бүхэнд би тайлбарлаж өгье гэж бодсон юм аа. За томооны вакцин дотор формалдегид гэж ийм формалин гэж одоо бодсон монголчууд мэднэ формалиныг юунд хэрэглэдэг гэлээ. Тэр бол одоо хүний буюу амьтны эд эрхтэн муудахгүй тулд хийдэг шингэн шүү дээ, дотор нь хийдэг. Тэгээд энэ бол химийн хортой бодис. Формалин бол хүний биед, хүүхдийн биед ямар гим хор учруулдаг вэ гэвэл нэгдүгээр олон төрлийн хорт хавдрыг үүсгэдэг байна. За мөн цусны өвчин үүсгэдэг байна. Лейкемия гэдэг. За тэмрээсол буюу меркури буюу мөнгө ус, Монгол дээр бол одоо мөнгө ус хүний биед тэр вакцинд байгаа мөнгө ус хүний биед ямар хор хохирол учруулдаг гэвэл энэ бол автоиммуны дизиз буюу өөрөөр хэлбэл хүний одоо дархлаа бүр байхгүй болдог. Дархлаа маань өөрөө хүнд маш чухал одоо үүрэгтэй байдаг. Гэтэл тэр дархлаагүй болоод янз бүрийн өвчин тусахын одоо их үүсвэрийг бий болгодог. Inflammation буюу энэ өрөвсөд өвчнүүд бол бий болдог. За egg protein гэж энэ бол яг одоо эдисийг суулгахад хэрэгэлдэг юм байна. За энэ доор байна энэ полисарбат 80 гэж байна.
Энэ полисарбат 80 бол хүүхдэд хийдэг товлолт вакцин болгон шахууд бол энэ полисарбат 80 байж идэг. За энэ полисарбат ямар одоо хор хөнөлтэй вэ гэхээр ямар нэгэн хорт одоо хүний биед хор буюу одоо toxicity гэдэг маань юу вэ? Toxic гэдэг ч үлээ. Toxic ч монголоор юу вэ? Хордлого уучлаарай тий. Хордлого өгдөг. Тэгээд маш их хүнд бас иммунологийн одоо шинж чанарыг бий болгодог. Ийм реакц өгдөг. За тэгээд хөнгөн цагааны давснууд байна. Энэ нь болохоор зэрэг Альцгеймер буюу Альцгеймер бас хүнд өгдөг янз бүрийн сэтгцийн өвчтгийг бий болгодог. За пенициллин, энэ пенициллин бол мөн адилхан одоо аллерги өгдөг, харшил өгдөг ийм шинж чанаруутай байна гэдэг ийм жижигхэн юу байна. Танилцуулга хуудас бэлдсэн байгаа юм. За ингээд цааш нь би сая алюминиум буюу юу ярьсан хөнгөн цагаан ямар хордлого өгдөг вэ, хор нөлөө өгдөг вэ гэдэг ингээд энд мөн адилхан доктор Жокерс гэсэн комоос авсан байгаа. За энийг монголчлоод үзүүлэх юм бол хөнгөн цагааны хоруу шинж тэмдэг нь бол Альцгеймер өвчин бий болгодог. Хожмын амиотрофик склероз бий болгодог. Одоо склерозтай байна эдгээр манайх яриад байдаг шүү дээ. Тийм анеми буюу одоо цус багталтыг бий болгодог. Лейкоцит бас мөн цусны өвчин, колит шүдний буул өрөвсөх өвчин ингэж одоо бий болгодог. Энэ хүүхдүүдээр бол маш их харагдчихэдэг өвчин. За бөөрийн үйл ажиллагаа муутгадаг энэ хөнгөн цагааны давснууд бол илэгний үйл ажиллагаа мууддаг. Мэдрэлийн булчингийн хямрал остеомаласия гэж юм өвчин бий болгодог. Паркинсоны өвчин тэгээ мөн эдээд өрөвсөл. Ийм өвчнүүдийг бол бий болгодог юм байна. Тэгэхээр ийм өвчнүүдийг бий болгодог асуудлыг бол энэ Америкийн тэр одоо энэ доктор Жокерс гэдэг энэ одоо эрдэмтэн бол маш олон жилээр судалж гаргасан. Өөрөөр хэлбэл вакцин тарьснаас хойш 20-30 жилд энэ хүүхдийн товлолт вакцин тарьснаас хойш 20-30 жил судалж гаргасан энэ одоо судалгааныхын үр дүнд ингэж илэрч байгаамаа. За манай Facebook дээр байдаг Зоригт Баатар гэдэг бас нэг найз байгаа. Тэрний бас нийтлсэн нийтлийг би бас энд авчираад дурдж байна. Хөнгөн цагааны гидроксид буюу бол протоплазмын хор ба хүчтэй нейротоксин гэж хэлсэн байна. Нейротоксин гэдэг чинь нөгөө мэдрэлийн гэмтэн. За мэдрэлийн гэмтээснээрээ мэдээж нөгөө одоо хоног хугацаа явах тусам нөгөө Альцгеймер буюу синдром, янз бүрийн синдром, мэдрэлийн өвчнүүд те склероз энэ төр бол бий болдог байгаа. За энгийн үгээр хэлэх юм бол хүний бие энэхүү хиймэл эсийн алуурчин яахаа мэдэхгүй улмаар амьдралын хэлбэрийг нь устгахад саадгүй хөвөр байж байдаг гэж ингэж тэр Зоригт Баатар бол бичсэн байдаг. За ер нь одоо хүүхдэд тарьж байгаа хөнгөн цагаан буюу хөнгөн цагааны давснууд яаж нөлөөлдөг яг хэдэн микрограммыг хүүхд авсан байдаг вэ гэх энэ дээр бол энэ доктор Жокер бас харуулсан байгаа. Жокерс энэ болохоор төрөхтэй бол 250 микрограмм, 2 маастай 2 сар, 4 сар, 6 сар, 12 сар, 15 сар, 18 сар ингээ нийтдээ бол 4925 микрограмм хөнгөн цагаан одоо авдаг байх нь хүүхдийн бие. Тэгэхээр хүүхдийн биед ингэж их одоо хөнгөн цагаан авцснараа нөгөө түрүүний миний хэлдэг хар нялхаасаа одоо мэдрэлийн гажигтай болдог ч юм уу. За манайхаар бол одоо сүүлийн үед бол аутизм маш ихтэж байгаа. Тэгээ Америкт бол аутизм бол 2000 оноос хойш бол эрс өссөн 400 гаруй хувиар нэмэгдсэн байсан. Ийм график байсан. Тэгэхээр манайд бол ер нь 90 оноос хойш энэ одоо товлолт вакцины хэрэглэснээс болоод одоо 20 мянган гаруй одоо албан бус тоогоор тийм ээ 20 мянган гаруй аутизмтай хүүхэд байна гэсэн юм мэдээлэл байдаг. Тэр мэдээлэл нь бол юуг харуулж байгаа юм гэхээр ерөөсөө нөгөө одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль цэцэрлэг өөрийнх нь тэр аутизмтай хүүхдийг одоо авч асрах ийм боломжгүй болсноор бол тэгээд хүүхэд нь багтахгүй гэрээрээ маш олон одоо аутизмтай хүүхэд байна гэдгийг ингэж энэ баримтаар бол харж болох юм аа бид нар. За энэ Boyd Haley гэж одоо эрдэмтэн байгаа. Энэ Kentucky их сургуулийн хордлогын профессор
одоо хордлох өвчнийг оншилдог энэ өвчнүүдийн эмчилдэг профессор хүн байна. Энэ юу гэж хэлсэн бэ гэхээр одоо шинээр төрж байгаа 6 паунд хүүхдэд нэг ганцхан вакцин тарихад л 180 паунд хэмжээтэй том хүнд нэг өдөр 30 вакцин хийсэнтэй адилхан тийм хор нөлөөг учруулдаг гэж ингэж хэлсэн байна. 30 вакцин шүү. 30 вакцин хийсэнтэй адилхан ийм одоо хүнд хүчээр одоо дарамтыг өгдөгөө гэж ингэж хэлсэн байна. За ингээд би ер нь одоо энэ надад бол ийм юу байна. Энэ бол Америкийн нэгдсэн улсын одоо CDC буюу Монголоор бол Монголын хөсөөтийн гаргасан товлолт вакцинуудын жагсаалт. Энэ товлолт вакцинуудын жагсаалт одоо ингээд энэ 60 ийм одоо вакциныг хүүхдэд хийдэг байгаа. За би дээр нь ингээд шараар шарлуулсан байна. Энэ шарлуулсан одоо вакцинуудын найрлагууд бол миний түрүүний хэлсэн одоо хөнгөн цагаан, тийм ээ? Хөнгөн цагаан, мөнгөн ус, одоо спирт, формалдегид, эсвэл полисарбат, за тэгээд өгсөн болон амьд амьтны гений өөрчлөлттэй вирусуудын тухай явах тийм одоо зүйл орсон гэсэн ийм одоо жагсаалт байгаа. Энэ ардлт нь ингээд юуг нь бичсэн тэр вакцины найрлагын. За тэгээд энэ 60 одоо төрлийн вакциныг Америкт бол хүүхдэд хийдэг байна. За Монголд бол одоо хэдийг хийдэг юм би бас сайн тоолоогүй. Миний тоосноор өнөө 20 гараа явцсан. Одоо 29 30 хүрсэн байх шиг байна. Тоглолт вакциныг бол дөнгөж төрөлтөн 3-ыг хийчихэж जैन тийм ээ гих мэтлээ. За тэгээд бүх вакцинд орж байгаа одоо энэ бүх вакцинд орж байгаа энэ мэдээллүүд нь хамгийн түрүүнд аденовирус гэдгээр эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр аденовирус бол яадаг юм бэ гэхээр ямар одоо вирус байдг вэ гэхээр нэгдүгээр Оросын эрдэмтдийн хэлснээр бол аденовирус бол хорт хавдар үүсгэж гэдэг нь тогтоогдсон гэж судалгаагаар тогтоогдсон гэдгийг хэлсэн байдаг. За аденовирус бол өөрөө WI буюу 38 гэсэн энэ Северодка крупного рогатого скота плода гэж байгаа хгүй. Энэ болохоор юу гэсэн үг эвэртэй том мал бод малын одоо илдэс тэрнээс гаргаж авдаг. За дээрэс нь энэ Северодка человека альбумин гэж энэ болохоор зэрэг хүүхдийн одоо аборт хийсэн абортын хүүхдийн одоо бас мөн адилхан юунаас гаргаж авдаг. Бөөрийн эдисээс гаргаж авдаг. Бас энийг бол гений өөрчлөлттэй гэж байгаа. За микрокристаллическая целлюлоза гэдэг нь өөрөөр хэлбэл кристалл явж ийн гэсэн үг. Целлюлоз гэж одоо химийн бодисын кристаллууд явж ийн гэсэн үг. За мөн цаана бол одоо алкогол буюу спирт явж идэг юм байна. Ацетон явж идэг юм байна. Ацетон ч одоо химийн бодис шүү дээ, тийм ээ? Хомс мос арилгадаг тийм. За ийм ацетон явж идэг юм байна. За тэгээд энд цаана бол зөндөө олон одоо ийм юг тайлбарлаг байна. Dalbecco's modified Eagles medium буюу өөрөөр хэлбэл Dalbecco гэдэг гений өөрчлөлттэй бүрүүдийн одоо медиум гэдэг маань одоо манайхаар хэлэх юм бол дамжуулагч гэсэн үг. Дамжуулагч тэр бүрдийн одоо ямар нэгэн тим юмны дамжуулагчтай гэсэн үг. Тэгэхээр энд одоо бидний мэдж байгаа саяны хэлснээр бол үхрийгч байна, тийм ээ, хүний одоо эдис modified буюу гений өөрчлөлт орсон энэ эдис байна. Тэгээ кристаллууд байна, энэ ингээл спирт байна, ацетон байна, тийм ээ, гих мэтлэн. За DTaP буюу энэ нөгөө нэг гурвалсан вакцин гэж ярьдаг шүү дээ манайхаа хүүхдтэй хийдэг те. Тэр гурвалсан вакцин дотор болохоор зэрэг энэ бас л нөгөө экстракт крупного рогатого скота буюу мөн одоо нөгөө эвэртэй том бод малын экстракт буюу илдэс явж идэг. За мөн түрүүний миний одоо дээр нэмж хэлэхэд формальдегид явж идэг. Формальдегид гэж бас нэг том одоо айхтар химийн бодис байгаа. За энэ нөгөө хөнгөн цагааны давс байна. Тэгээ натрийн давс байна. Полисарбат 80. За ингээ гурвалсан вакцин дотор бол миний мэдж байгаагаас одоо тэр тайлбаруудыг харснаар бол 3-4 төрлийн юм хорт химийн хортой бодисууд буюу амьтан амьгүй одоо тийм гений өөрчлөлттэй вирус байж байна. Эдисүүд. За энэ бол манайхаар нөгөө
тавлсан вакцин гэж ярьдаг. Gardasil нэлээд одоо 7 настайд нь хийдэг ийм вакцин байгаа. За энэ вакцин дотор бол ямар юм явж байдаг вэ гэхээр мөн л адилхан нөгөө бүргэдийн одоо Müller дамжуулагч гэдэг энэ одоо бас нэг тусгай код багш байгаа. Энийний бас юу гений өөрчлөлттэй зүйл. За энэ бас яг энэ байгаа модифицированный Miller Casamina кислот среди без настоя говяжьего сердца гэж байна. Энэ болохоор зэрэг үхрийн зүрхний гений өөрчлөлт оруулсан эс. Үхрийн зүрхнээс авсан гений өөрчлөлтөнд оруулсан эс. Тэгэхээр бид нар ч одоо хүн байж ч үхэр малын вирусуудыг биедээ хийлгээд байна гэсэн үг байхгүй юу? За формальдегид гэдэг нөгөө бодис чинь байж гэн. За мөн хөнгөн цагааны фосфат нь байж гэн. За MRC5 буюу энэ юу вэ гэхээр зэрэг 14-7 хоногтой цагаан арьстан эрэгтэй хүүхдийн бөөрнөөс юунаас уушхны эдисээс авсан мөн адилхан одоо юу гений өөрчлөлттэй эдис. За CMRL буюу энэ юу гэсэн үг вэ гэхээр хүний уураг мөн одоо сармагчны бөөрнөөс авсан одоо мөн нөгөө гений өөрчлөлттэй эдис. За энэ хараа одоо бас нэг дамжуулагч байна 199 гэсэн. За энэ болохоор зөв тугалны элдэс. Полисорбат 80 мөн нөгөөдөг чинь. Неомицин бас энэ айхтар юу байж гин юу лээ тэр чинь антибиотик тий ийм байна. За энэ болохоор зэрэг одоо бас хүүхдэд хийдэг нөгөө сахуу, татран, улаан бурхан, гепатит Б энэ гэсэн тий улаан энэ янз бүрийн өвчнүүдийн юунууд хийдэг шүү дээ одоо вакцинууд. Тэгэхээр тэр вакцины тодорхой юу дотор нь найрлагт нь бол бас л нөгөө үхрийн эвэртэй малын үхрийн одоо юу гений өөрчлөлттэй дамжуулагч. За формальдегид нөгөө Steiner Scholte гэдэг ингээд шингэнийг нь бас ингэж авч хийдэг мөн Vero одоо эдисүүд байж байдаг. Vero гэдэг нь өөрөө сармагчны эдис гэсэн үг юм байна л да. Сармагчны Африкийн ногоон сармагчны эдис. За ийм байдгийн байна. За дээрэс нь нөгөө хөнгөн цагааны чинь гидроксид явж гин, мөн хөнгөн цагааны фосфат явж гин. За хөнгөн цагааны давс явж гин, хлорын натрий явж гин, полисорбат 80 явж гин, неомицин явж гин, полимиксин би дрожжевой белок ингээд нөгөө эсгэгч бодисын одоо уураг явж гин гэх мэтчлэн. За шинээр төрсөн хүүхдүүд буюу 2 сартай, 4 сартай, 6 сартай хийдэг нөгөө гепатит Б-гийн вакцины төрмөгцөн ч бас хийдэг. Тэгээ 2 сартайч бас энэ хэдэн 6 сартайч бас хийждэг баг тий. Тэгээ энэ 3 төрлийн хепатит Б вакцин байгаа юм. Тэгээ энэ 3 төрлийн хепатит Б вакцин дотор мөн л адилхан нөгөө 14 хоногтой эрэгтэй хүүхдийн юунаас ургаас авсан гений өөрчлөлттэй эдис. Формалин чи явж байна. Фосфат явж байна. Одоо алюминиевый фосфат буюу хөнгөн цагааны фосфат. За хөнгөн цагааны гидроксид. За полисорбат 20 бас неомицин тэгээд эсгэгч бодисны уураг ингээ явж байна. За MMR буюу одоо бас л нөгөө гурвалсан вакцин татран сахуу нөгөө улаан бие улаанаа билүү улаан бурхан ч үлээ тэрэнд тарьдаг. За энд болохоор зэрэг дахианы дэгдэхээний
уургаас авсан эдис. За нөгөө WI буюу мөн адилхан 3 сартай одоо зулбуулсан эмэгтэй хүүхдийн эдисээс бүрдсэн ийм фибробласт буюу бас нөгөө одоо шингэн тий дамжуулагч. За хүний одоо уушгнаас авсан энэ хүний уушиг гэдэг чинь нөгөө л мөн адилхан л юу шүү дээ. Diploid гэхээр чинь зулбуулсан одоо хүний хүүхдээс авсан уушгнаас нь авсан ийм одоо эдис. За дээрэс нь Сивороtka крупного рогатого гэхээр мөн л адилхан эвэртэй бод малын одоо эдис. За хүний уурга эдис мөн неомицин, сорбитол гих мэтлэн одоо ийм химийн бодисууд ингээ явж идэг. За энэ миний авсан одоо юу нэ? Линк нь энэ байна. Тэгэхээр би бас нэг юм хэлэх гээд байна л да. Хүний хүүхэд одоо жишээлбэл Улаанбурхан туслаа. Би одоо өөрөө дөрөвтэй Улаанбурхан туссан. Тэгээд өөрөө одоо өвчлөөд одоо дэмэртлээ халуураад идэгснээ санаж байна. Тэгээд түүнээс хойш бол би ямартай ч одоо ямар нэгэн тийм өөр халдварт өвчин тусаагүй. Тэгэд ингээд өөрөө өвдөд, өөрөө идгээд, өөрөө байгалийн дархлаагаа тогтоогоод болчдөг ийм Улаанбурхан мэтийн ийм өвчнүүдийг энэ олон химийн бодистой, энэ олон амьтны одоо энэ тэнд эртнээс нь авсан тэгээд дээрэс нь нөгөө юу одоо гений өөрчлөлтөнд оруулсан ийм вакцин гэдэг ийм хортой шингэнээр хүний биеийг тарьж яадаг, хүүхдийн биеийг тарьж яадаг чинь ерөөсөө одоо миний үзэж байгаагаар бол одоо өөрийнхөө дүнэлтээ хэлчих энэ чинь био зэвсэг биш юм уу? Энэ чинь био зэвсэг биш юм уу? Яагаад өөрөө өвдөд өөрөө идэгчдэг ялангуяа одоо хүний амьдрал сайжирсан ийм тохиолдолд эмнэлэг үйлчлэгээ сайжирсан ийм тохиолдолд хүн өөрийнхөө жамаар одоо өвдөд өөрийнхөө жамаар идгэрээд тодорхой нэг жижиг сажиг хөнгөн одоо тийм ийм тарай хэрэглээд энийг хүчнээ итгэж болдгоо. Заавал энэ вакцин гэдэг нэртэй ийм олон химийн хортой бодисыг биед нь шахаж явах хэрэгтэй бэ гэдэг юм асуудал гарч ирж байгаа байхгүй. Энийг тэгээд манайхны эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, гэгэрлийн байгууллагууд ерөөсөө энэ талаар ярихгүй байгаад үнэхээр одоо харамсалтай байна гэдгээ энд бас энэ мэдрүүлгээр энэ лайваараа дамжуулаад хэлье гэж ингэж бодож байна. За одоо манай тарьж байгаа Pfizer вакцин. Одоо ингээд манай тарьж байгаа Pfizer вакцины найрлагт юу байна вэ гэдгийг бас хэдүүлээ харъя. За энийг бол би Pfizer вакцины өөрийнх нь вебсайтаар ороод өөрийнх нь одоо тэр сурталчилгааны сайтаас нь авсан Pfizer вакцины мэдээлэл, орц найрлагын мэдээлэл. Энэ дээр бол хин нэгэн хүнээс авсан, хин нэгэн одоо занаагаа ч юм уу өөрөө нэмж хассан юм бол байхгүй. За энэ дотор бол миний мэдж байгаагаар мөн л адилхан одоо калиин давс, фосфатын давс, натрийн давс, фосфатын дигидрат, натрий сахароз за гэд ингээ явж байна. Энийг дараа нь хэдүүлээ ямар одоо хор нөлөөтэй гэдгийг харна. За AstraZeneca-г би одоо яг өөрийнх нь нөгөө найр одоо AstraZeneca вакцины дотор нь байдаг тэр тайлбар бичгээс нь бичин юун дээр байсан. Интернет дээр байсан. Тэрийг авсан. За тэгэхээр AstraZeneca вакцины дотор бол CHAdOX1S COVID-19 гэсэн нэм вирус байгаа байхгүй. За энэ вирусыг Францчууд Вьетнамд туршиж гаргаж ирсэн энэ вирус гэж байна. Тэгээ энийгээ бүр юуг нь энэ кодлоод авцсан. Одоо энэ код нь бол одоо аль юугаар орсон, сайтаар орсон байж л байна. За тэгээд энэ CHAdOX1S гэдэг шиг дотроо юу гэсэн үг юм бэ гэхээр
рекомбинант буюу генийн шинэ хослыг үүсгэгч дахин хувилах чадамжгүй шимпансегийн аденовирус SARS-CoV-2 кодтой вирусээ гэж шимпанзе сармагчны вирус тарьж ийн биднэрт. За хүний үр хөврлийн генетикийн өөрчлөлтөд бөөрийн human гэж юу гэж байгаа вэ? Энэ HEK гэсэн 300 биш 293 эдистэй гэж хүний үр хөврлийн генийн өөрчлөлттэй гэж байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг GMO буюу генийн өөрчлөлттэй олон биетүүдтэй гэж AstraZeneca. За тэгээ бусад орцсон энэ байна. Бусад орцсон дотор нь нөгөө полисарбат ч явж байна. Этанол буюу одоо эмнэлгийн спирт явж байна. За натрийн хлор явж байна. Гэх мэтлэн. За ингээд янз бүрийн давсны уусмлууд явж байна. За хятадын вирусэл гэдэг вакцин бол Африкийн ногоон сармагчны бөөрийн эпителисийг вирусэл буюу вирус гэж нэрлэдэг юм байна. Энэ бол манай мөн л адилхан одоо энэ асуудлаар нэлээд судалгаа хийдэг Facebook-ийн найз Зоригт Баатрын Facebook-аас авсан юм мэдээлэл. За энэ Африкийн хятадын вирусэл дотор бол хөнгөн цагааны гидроксид байна. Фосфат байна, фосфорын элемент байна, натрий сульфат байд юм байна. Полинилипидений фторид гэж бас байна. Энэ бол тусгай хуванцар гэж байна. Полиацеталч гэж бас нэрлэдэг гэж байна. Полиэфир байна. Энэ бол газрын тосноос гаргаж авдаг полиэфирийн нэгдэл. Ингээд химийн элементүүд ингээд явж байгаа байхгүй юу? За хятад вакцинууд эдгээр химийн хүнд элементүүдээр коронавирусыг идэвхжүүлж сармагчны вирусээр өсгөх хийсэн вакцинаар гэж. Ерөөсөө үндэс суурь нь бол нөгөө генийн өөрчлөлттэй сармагчны вирус байгаа байхгүй. Энэ AstraZeneca ч адилхан, Pfizer ч адилхан, хятадын вирусээ ч адилхан юм байна. За хөнгөн цагааны гидроксид нь түрүү миний дээр хэлсэн мэдрэлийн системд нөлөөлнө. Мэдрэлийн эндэд хуримтлагдаж төв мэдрэлийн тогтолцоонд ноцтой эмгэг үүсгэх аюултай. Түүнчлэн бөөрийн үйл ажиллагааны доголдол үүсгэдэг гэж байна. За энэ бол Facebook дээр гарсан нөгөө вакцинд хамрагдсан иргэдийн одоо Facebook-ээр н ороод үзэхээр бөөр одоо маш хүчтэй өвдөж байна гэсэн ийм одоо гомдлоо зөнтэй байх. Бөөр өвдөд юм. Нуруу өвддөг юм байна тий. Бөөр өвддөг юм байна гэж хатгаж өвддөг юм байна гэж энд манай нэг хүн хэлж байна тий. Тэгэхээр зэрэг нөгөө хөнгөн цагааны гидроксидтэй вакцин байгаа байхгүй. Бөөрлөө очдог хөнгөн цагааны гидроксид цусаар дамжаад бөөрлөө очих гэсэн. За дээр хэмгийг нь их хүчлэн хөнгөн цагааны гидроксид дагуулсан вакцинаар дамжин үүсдэг гэж. За фосфор түрүү уншаал байсан фосфорын баахан давснууд байна. Фосфорын илүүдэл нь зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгдэнэ. Зүрхний шигдээсийн эрсдлийг нэмэгдүүлнэ. Энэ нь цусан дахь судасны дотоод ханд кальцийг хуримтлуулж улмаар бөглөрөл үүсгдэг байна гэж. Тромбоз тий. Нөгөө фосфор чинь зүрх өвдөд эхэллээ. Нэгдүгээр тунгаа хийлгээ зүрх өвдөд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр вакцин фосфортой байжээ гэсэн. Фосфортой байжээ гэсэн. За натрий сульфат гэж байна. Түрүүн бас нэлээд олон вакцинд гарсан. Натрий сульфат ихтэж хордох шинж тэмдэг гэдэс гүйлгэх, шингэн алдах, ялгадас цустай гарах, цусны даралт буурах, цусан дахь натрийн хэмжээ ихсэх гэх мэтийн шинж тэмдэг илэрдэг гэж. Тэгэхээр хүмүүс бол мөн адилхан юу гэсэн гэдэс гүйлгээд байна, цустай одоо юу гараад байна тийм ээ. Ингээл зөндөө олон бас өнгөгүүд ярьсан байгаа шүү дээ. Тэр нь биений юм 2 сар. Тэгээ 2 сар биений юм ирэхгүй байна, нүжтэй ирж гин энтергээ те. Эн чинь тэгэл мөн адилхан нөгөө юунаас үүссэн байх нь вакцин дотор байдаг химийн хүнд хортой элементүүдээс үүссэн байна. Тэгэхээр зүгээр нэг томуу гэмчлэхийн тулд вакцинд химийн хүнд хортой элементүүдийг хийх ямар шаардлага байна? Энэ тэгэхээр бүр тусгай зорилготой химийн зэвсэг юм биш үү? Энэ тусгай зорилготой биологийн зэвсэг юм биш үү? Энэ өөрөө дархлаа тогтоох биш харин хүнийг элдв шалдав одоо амьд үхсэн вирус химийн хүнд элементүүдээр хордуулж алах тийм зэвсэг юм биш үү? Энэ нөгөө дэлхийн 3 дугаар дайн яваад байна гэдэг чинь үнэн байгаа юм биш үү? Үнэн байгаа юм биш үү гэж ингэж бодогдоход ингэж логик дүнэлт хийхэд бол хүрэж байгаа байхгүй юу?
Хүн ам цөөлн тий. За Спутник V. За энийг бол би өстө өөрийн биеэр очиж авсан. За өөрөө тариулах гэж очиод тэгээд бүртгүүлээд эмчдэр нь очиж суугаад за ингээд Спутник V-гийн одоо орцны арилгын тухай мэдээлэл танд байна уу гэсэн чинь тэр үзэж байгаа юм чинь мэдгүй байхгүй гэсэн. Тэр нүгүүдээ хүүхээ эмэнд хүртэл байдаг те талхны уудан дээр хүртэл байдаг одоо орцны арилга байж байгаа шүү дээ. Чиний үзээдхтэй гэсэн чинь энд нэг эрүүл мэндийн яамнаас ирснийг юм бичиг байна гэд. Тэгээ энийг нэг 2 3 эргүүлжсэн чинь нэг 3 дахь нүрд дээр нь яг энд гараад ирэхгүй. Тэнгүүд энэ байх шиг байна гэж. Тэгээ би утсан дээр бичээд авцсан. Утсан дээр авцсан. Уцаар авцсан. Тэнгүүд рүү уцаар авсныгаа өөрөө дахиж шивээд ингээд Спутникийн 1-р тун, 2-р тунгийн одоо найруулгыг энд авсан. Тэгэхээр 1-р тунд бол нөгөө түрүүний миний хэлдэг SARS-CoV-2 буюу вирусын S уургийг кодлсон хүний аденовирусын 26 дугаар стереотип байна гэж байгаа байхгүй. Аденовирус. Өөрөлд аденовирус Спутник V тарьсан ч хүн хизээ нэгэн цагт хор тавдар тусна. Энэ одоо найрлагаас нь харахад 2 дугаар найруулга нь SARS-CoV-2 вирусын S уургийг кодлсон хүний аденовирусын 5 дугаар стереотип. Өөрөлд маш олон стереотиптэй байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ одоо нөгөө сармагчны Африкийн сармагчны шимпанзегийн шимпанзе гэдэг сармагчны вирус тэгээд кодлсон аденовирус явж байгаа байхгүй. Энэ аденовирус бол 26-г үржих нь 10-11-ийн зэрэг хэмжээтэй гэж байна. За туслах бодисууд нь трисгидроксиметил, аминометан, натрийн хлорид, магний хлорид, гексагидрат, за тэгээд этан, денартин давсны гидрат энийгээд давснууд энэ нөгөө полисарбат 80-аас 250 микрограмм энэ явж байгаа. За этанол нөгөө спирт чинь явж 95% спирт энэ явж байна. За ингээд нэг 0.5% ногдох устай ийм зүйл явж байгаа байхгүй. За Спутник 2 дугаар тунгийн найрлага нь мөн адилхан SARS-CoV-2 вирусын S уургийн кодлсон аденовирус 26 үржих нь 10-11 зэрэг хэмжээтэй. Одоо энэ 26 биш нь 5 байх хэрэгтэй баг тийм ээ. Түрүүн дээр нь 26 доор нь 5 байсан шүү дээ. За тэгээд мөн туслах бодис нь трисгидроксиметал, за мөн адилхан тэгээд энэ нөгөө полисарбат 80-аас 250, этанол, спирт 95% гэд ингээд байж байна. Тэгэхээр бид Спутник V-гээр мөн адилхан Африкийн ногоон сармагчны кодлсон вирусыг биендээ хийлгэж байна гэсэн үг. Дашрамт хэлэхэд Оросын одоо нэг бичлэг байна. Оросын эрдэмтдийн бичлэг. Оросд бол Спутник V-гийн 6 платформ буюу 6 төрлийн одоо үүсгэр биш 6 төрлийн үүсгэр платформ гэдэг чинь юу гэсэн үг лээ? Суурьтай гэсэн үг. Тий, суур байна гэсэн үг. Тэгэхээр за нэг нь тэгж хэлж байгаа. Нөгөөх нь одоо за жишээлбэл Наташа танад одоо хэдэн төрлийн суурьтай Спутник байгаа юм бэ гэж асуухаар Наташа юу гэж хариулж байна вэ гэхээр манад 3 байгаа. Нэгд нь болохоор ДНК суурьтай, хоёр дахь нь нэг уургийн суурьтай хийсэн, гурав дахь нь бол нано суурьтай гэж. Нано суурьтай. Тэгэхээр Монгол тарьж байгаа юу Спутник V-гийн найрлага нэг өөр юм байлээ. Оросд тарьж байгаа Спутник V-гийн найрлага бас өөр юм байлээ. Бас өөр. Тэгэхээр Монголд бол магадгүй энэ хараа энэ нөгөө сармагчны уурагтай одоо аденовирус буюу нөгөө хор тавдар үүсгдэг юм тарьж байгаа юм чинь энэ нь бол нөгөө ДНК суурьтай гэж би дүгнэж байгаа. ДНК гэдэг чинь хүнд бол гений өөрчлөлт оруулна гэсэн үг байхгүй юу? Гений өөрчлөлт оруулна. За одоо дахиад нөгөө бидний хараад байсан сая одоо уншсан энэ нөгөө боцоодоо дахиад харъя. Формалдегид. За формалдегид буюу формалин дахиад хэлье. Маш хортой ба хор тавдар үүсгдэг бодистой. Бета-пропиолактон. За энэ хортой химийн бодис ба хор тавдар үүсгдэг бодисуудтай. Бага хэмжээгээр маш богино хугацаанд хэрэглэсний дараа үхэлд эсвэл байнгын гэмтэл учруулж болзошгүй. Энэ нь эдэмхий химийн бодис юм а гэж. Эдэмхий гэж байгаа шүү. Тэгэхээр энэ хэрвээ тархинд орох юм бол тархийг иднэ л гэсэн үг. Тархийг иднэ.
Тийм учраас одоо үнэн худал болон янз бүрийн фактуудыг бол мэдэхгүй юун дээгүүр интернет одоо фэйсбુક дээр бүр явж байгаа зарим одоо хүмүүсийн мэдээллийг хараад байхад барууны орнууд Турк энтерт бол вакцины 2 тун хийлгсэн хүнээр нийтийн тээврийн жолооч хийлгэхгүй гэсэн ийм одоо бас журам гарсан тухай би олж мэдсэн байна. За энэ бол тритиламониум бром. За энэ хэл уулзахад хэцүү юм билээ. За энэ болохоор элэг зүрх судасны систем, төв мэдрэлийн системд гэмтэл учруулж болзошгүй гэж байна. Нөхөн үржихийн үр нөлөө ургийн гажиг үүсгэнэ. За тэгэхээр ийм одоо яг энэ ингээд энэ бодис байгаа одоо энэ бодис байгаа вакциныг бол тариулж болохгүй. Тэгэхээр та нар бол яг вакцинад хариулахдаа энэ ямар орцтой юм бэ гэж заавал асуух хэрэгтэй болж байгаа юм. Ямар орцтой? Аливаа төр орцнаар та үзвэл би аптект ороод одоо витамин С чинь дотроо юу байгаа, хэдэн хувийн сахарын, хэдэн хувийн одоо кислота юм те тэр мэрийг бас асууж яж авдаг шүү дээ. За хөнгөн цагааны гидроксид, хөнгөн цагаан фосфат ба хөнгөн цагааны давс, нейротоксин буюу мэдрэлийн эс нөлөөлнө. Тархины хавн бий болгоно, мэдрэлийн эмгийг бий болгоно, автоиммунны өвчин бий болгоно, альцгеймерийн өвчин бий болгоно, солиорол бий болгоно, аутизм бий болгоно. Тэгээ энэ хүүхдүүд ингээ аутизм тусаад байгаа чи юутай холбоотой? Энэ хөнгөн цагааны гидроксид байгаа байхгүй юу? Түрүүний тэр одоо хүүхдэд тавьдаг товлолт вакцинууд дотор энэ хөнгөн цагааны гидроксид бүр заавал байж идэг. Ялангуяа томооны вакцин дотор энэ байж идэг. Тэгээ энийгээ бол манай эмчнэр мэддэггүй. Тэгэл нэг худлаа онош тавиал тэр хэдэн хүүхдийг буруу эмчлээ, зарим нь тэгээд ер нь бол буруу эмчилгээнээс болоод бүх одоо нас баралтын 30% нь буруу эмчилгээнээс болдог гэсэн статистик бол байд юм байл. За тэгээд энэ одоо хөнгөн цагааны гидроксид бол тархинд ороод тэгээ гадагшдаггүй гэж. Ямар ч одоо хордлоо тайлах бүх юмор бол гадагшлахгүй. Нэгэн тал тархинд ороод суудсан бол. За нөгөө мөнгө ус чинь мөн адилхан нейротоксин. Эсэд гэмтэл учруулна, эсэлтэлд агшлтын идэвхийг бууруулж, эсийн дороод хэрэггүй хорт эсийг задралыг бууруулдаг. Одоо жишээ нь хүнд ямар нэгэн хортой эдэс одоо хортой бодис орлоо гэхэд энэ тэмэр одоо мөнгө ус бол түүний задралыг бол ерөөсөө задруулж өгдөгүүд ингээл байлгаад бүхлээр нь байлгаад байдаг байна шүү дээ. Тэгэхээр мэдрэлийн эмэг, альцгеймер, солиорол, аутизм өвчнөд дагуулдаг. Энэ вакцинуудад байгаа бүх юм дотор тэмрээс бол мөнгө ус буюу хөнгөн цагаан хийдгийн учир шалтгаан бол ерөөсөө л энэ. Хүний хүүхдээс нь ахуулаад том хүн болтол хөгшин үнийг хүртэл ингэж мэдэрлэр нь тоглож өхүүлж байна. Энийг бол ингээд хүний мэдрэл нуутахаар яадаг вэ? Одоо жишээ нь солонгосын кино үзэл ах чинь хүмүүс маш их альцгеймертэй болцсон л дээ. Мартаж санаад нөгөөхөө хин хэмбэ гэдгийг мэдгээ байсан тийм кинонууд олон байдаг шүү дээ. Энэ яг вакцинаас л болсон байгаа байхгүй юу? Ер нь 2000 оноос хойш энэ вакцинууд ийм хортой найрлагатай болцсон. 2000 оноос хойш. Өмнөх нь араа энэ нэг ийм хортой бодсон. Энэ гайг байсан. Чухам яг ямар зорилгоор ийм болон хор хийдий. Одоо хэрэг хилээд байна л да, би хүн алах гал байна л да. Хүнийг зорилго нь ерөөсөө хүн хорох шүү дээ. Билл Гейтс хэлсэн шүү дээ. Вакцинаар хүн амын. Би бол энийг санаад байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар вакцины одоо яг хүн чинь өөрөө ямар нэгэн байдлаар гадаас орж ирсэн хорыг эсэргүүцэх хүчин чадвартай байна шүү дээ. Тэгэхээр одоо дундаж хүний организм тохируулаад энэ олон хор гэж яриад байгаа юмуд чийдэг байж магадгүй. Энэ нь ямар ч үстэй гэхэл миний ойлгож байгаа бол вакцины хугацаа хадгалах тийм яах эргээд нөгөө гаднаас орж ирэх төрөлхтөн вирусуудыг одоо ингээд нэг жоохон саагамжуулах ч юм уу. Иймэрхүү ямар юм хийдий болов уу гэсэн үг бодлоо. Яг нь зүгээр генийн өөрчлөлтөнд орсон одоо амьд өгсөн вирусууд ээ шүү дээ. Тэр бол яг хүний одоо генд байгаа дархлаанд асуудал үүсгдэг шүү дээ. Тийм үүсгэн шүү дээ. Одоо хүний
ДНК байлаа гэхэд амьтны ДНК ороод дундуур нь ингээд шургачих юм бол одоо магадгүй сармагч шиг хүчтэй болж магадгүй юм. Тэгээ хуучин бол Оросын эрдэмтэд сармагчны бэлэг эрхтнийг Оросын эрхтэй дарга нарт бол суулгаж исэн байгаа юм. Тэгэнгүүт нөгөө эрхтэй дарга нар чинь маш хүчтэй тийм бэлэг эрхтний чадвартай болоод нэлээд гайгүй 2-3 сар болж байсан гинтгүү хүчж байгаа. Гинтгүү хүчж исэн. Ачааллаад аваад өөрөөр хүний өөрийнх нь хүчин чадал хим хэмжээ цаанаас байгалаас саяасан тэр нөгөө одоо байгалийн дархлаа юм байгалийн эд эрхтний үйлчлэгэн дээр түүнээс илүү хүч чадалтай амьтны эд эрхтний вирусыг суулгаж байгаа ямар нэгэн хэмжээгээр одоо 6 сарын турш дархлаа өгдөг гэж магадгүй. Гэхдээ химийн хортой бодис хүнд дархлаа өгөхгүй. Энэ бол зүгээр л эд эрхтний л устгаж байгаа. Энэ дээр бол одоо саяны уурсан бүх жишээнүүдээс хүний ямар эрхтнийг гэмтээдгүй гэдгийг сая харлаа шүү дээ бид нар. Ямар эрхтнийг энэ химийн хортой бодисууд гэмтээдэг вэ гэж байгаа. За бага хэмжээтэй гэж эрдэмтэд нь толгой өргүүлдэг байхгүй. Бага байсан ч адилхан. Бага байхад одоо нэг хүнд заа нэг нөлөөлөхгүй гэж магадгүй. Тэгвэл нөгөө хүнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл хүн бүхэнд таардаг дооз гэж байдаг гэж Оросын эрдэмтэд хэлсэн. Тэр Бондаров Чурманская гэж хэлж байгаа. Тэгэхээр полисарбат гэдэг энэ одоо химийн бодис чинь нөгөө юунд меблийн үйлдвэрт мебель бодох тогтвортой байлгах тэр одоо процессд хэрэгэлдэг гэж байгаа байхгүй юу? Технологид. Тэгэхээр меблийн үйлдвэрт тогтвортой байлгах тэр хүнд хортой бодисыг хүний бие рүү хийдэг нь ямар ч шүү дээ. Биднэрт юу тогтвортой байлгах ёстой юм. Тэгээд тэр химийн бодис шүү дээ. Тэгээд энэ бол полисарбат ч өөрөө одоо тархины цус чинь бас яг тодорхой хэмжээгээр янз бүрийн одоо хортой бодисыг гаднаас оруулахад бол саад болдог эд байт юм байна л да. Гэтэл полисарбатыг хийснээр хөнгөн цагаан болон бусад одоо вирусыг тархи руу нэвтрүүлдэг юм бол одоо нөхсвийг гаргаж өгдөг. Ингээд бусад муу юмнуудыг тархи руу оруулах тийм нөхсвийг гаргаж өгдгөө л гэж ингэж тайлбарласан байгаа юм. За глутаралдегид. За энэ бол дулаант мэдрэмтгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ариутгагч бодис болгон хэрэгэлдэг, ашигладаг химийн хортой бодис. За одоо вакцинд ариутгагч бодис хийж байгаа юм биз дээ. Нөгөө ариутгаад тэгээд өөрөө чи хэлдгээр удаан хадгалдаг ч юм уу тийм ээ. Тийм зорилтоор энэ полисарбат энтриг бол хэрэгэлдэг гэж хэлж байгаа байхгүй юу. Гэтэл ер нь явж вакцина удаан хадгалах ямар шаардлага байна тэднэрт? Бушууган шиг тэр зөв вакцина хэрэглээд хүндээ хэрэг болох вакцина хийх хэрэгтэй болохоос ийм удаан хадгалагч нарыг одоо вакцина хамгаалж хийгээд хүний биеийг гэмтээдэг, хүний биед хортой тийм бодисуудыг хийгээд байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ гэдгийг бол бид нар бас өөрснөө бодох хэрэгтэй байхгүй. Хин бэ штэ Билл Гейтс ч юм байна энэ вакцины үйлдвэрлэгчдийг дэмжиж байдаг. Энэ хүн чинь өөрөө бас нэлээд том хурал дээр хэлсэн штэ. Вакцинаар хүн төрөлхтний 15%-ийг хороож болно. Ягдгүй л хүн төрөлхтөн байгалыг гэмтээгээд энэ хүлэмжийн хийх ихсгээд байна. За үхрийн нэлдэс за нөгөө үхрийн ургаас авдаг элдс буюу нөгөө түрүү хэлсэн энэ нядлахаас өмнө хээлтэй үнээс авсан үхрийн ургаас цуглуулдаг. Нядлахаас өмнө авдаг гэж шүү. Ядсны дараа биш амьд байхад нь аваад тэгээд энэ элдсийг бол одоо хүний биед шахах вакцин хийхдээ хэрэгэлдэг ба. За хүний диплоид фибробласт гэсэн түрүүн хэлсэн нөгөө 14 хоногтой эрэгтэй цагаан эрстэй хүүхдийн ургаас 3 сартай эмэгтэй хүүхдийн ургаас тий дандаа нөгөө аборт хийсэн хүүхдийн ургаас энэ нь болохоор яадгүй гэхээр зэрэг энэ ургийн тасалдсан эсүүд гэж юм тэгээд бусдын ДНК-г өөрийн болгох чадвартай байдаг гэж. Өөрөөр хэлбэл хүний биед орохоор тэр хүний ургийн одоо хүний эсийг өөрийн болгох буюу нөгөө яг түрүүний миний хэлдгээр бол юуны гений өөрчлөлт хийж ийн гэсэн үг л дээ. Ер нь л бол тэгж юм гэсэн.
За Африкийн ногоон сармагчны бүүрнийс. Би бас дээхнийг уншиж байсан. Африкийн ногоон сармагчнаас авсан эсээр хийсэн нөгөө гений өөрчлөлтөд эсээр хийсэн энэ вакцинууд хийсээр байгаад доох өвчин бий болсон гэж. Дархлалын олдмол хомсдол өвчин. Дархлалын олдол хомсдмол өвчин гэдэг чинь одоо дархлаа бүр байхгүй болсон хүмүүс яадаг хоорондоо одоо бэлгээрээ чарцдагс нөө амаараа чарцдагс нөө тэгж харьцаад бие биендээ нөгөө дархлаа байхгүй болгож. Дархлаа байхгүй болохоор яах вэ? Хүн ханиад хөрсөн ч тэрийгээ дийлэхгүй өвхөн өвлийн хүйдэнд гадаа зогсож байгаа чөлдөөд өччих магадгүй. Ийм дархлааг болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 30 орчим сая Америкчүүдийн амийг аль хэдийнэ авсан SV40 гэсэн юм вирус байгаа байхгүй. Кодтай. Энэ SV40 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Simian virus 40. Энэ вирус бол сармагчныг одоо халдваржуулдаг. За мөн хүнийг халдваржуулаад 60-60-аад оны эхнээс ахуулаад хүнд бас энэ халдваржуулж энэ саа өвчин, полио гэдэг чинь саа өвчин. Энэ саа өвчин бий болгож ирсэн бас энэ вирус гэж. За ацетон байна түрүүний хэлээд байсан эмнэлгийн ацетон 95% та ацетон байгаа гэж байгаа шүү. Юун дотор. Вакцины дотор. Тэгвэл бүр элэг мэдрэлийг гэмтэх магадaltaй. Ацетон штэ. Ацетон чинь одоо ямар юмны дархлаа тогтоох үдэ. Өдөр шингэлдэг дээ. Өдөр шингэлдэг юм. За полисарбата дахиад хар хийдүүлээ. Полисарбат энэ бол хамгийн гол аюултай нэгдэл нийлүүлэхэд тусалдаг гэж. Өөрөөр хэлбэл нөгөө том балиар одоо химийн хортой бодисуудын нэгдлийг ингэ нийлүүлдэг байгаа байхгүй. Тэгээд тийм учраас тэр чинь янз бүрийн одоо бусад төрлийн химийн бодисууд нь тархинд очдог энэ зам гаргаж ирж байгаа гэж би түрүү хэлээд байсан. За үүнд тархины цусан хангамжаар дамжин мөнгө ус хөнгөн цагааныг тархинд оруулнаа. Вакцины найрлагт полисарбат 80 вакцины бусад орчийг тархинд нэгдүүлнэ гэж. Бусад орч. Тэр эн чи одоо нөгөө сайнаар хэлвэл зам гаргаж муугаар хэлвэл одоо хор дамжуулагч байгаа байхгүй. Полисарбат 80 бусад эрсдэлтэй вакцины найрлагтай хослуулбал илүү аюултай. Энэ түрүүний миний хэлээд байсан нөгөө хүүхдэд таардаг нөгөө товлолт вакцинууд дотор орохоор зэрэг энэ полисарбат бол хүүхдийн бие ямар ч муухай нөлөө, муу нөлөө, буюу өхлийн нөлөө үзүүлж байна. Харин тархины хаав мэдрэлийн ингээд гарсан шүү дээ. Тийм. Одоо тэгээ ингээд бодчих юм байна л да. Манай томч Австрид төрсөн шүү дээ. Тэгээ 3 сартаа Монголд ирсэн. Ирэхээс өмнө бүх вакциныг хийлгэжсэн. Тэгээ вакцины нөлөөлөл юм мэдж байгаа бол бид хоёр хэлчихсэн. Тэгээ менингитийн 2 3 тун яг тэр үеийн насанд нийжсэн байхгүй. Тэгээ нэг тун вакцины төлбөртөө бас ангилалтай л та тийч. За төлбөртөө сайн байлгүй хийлгэсэн нэг. Тэгээ хоёр дахь вакцин болгоно ер нь заавал хийх хэрэгтэй юм уу асуусан чинь ер нь бол анхаахын шимжлэг ухаан ялан дэлгэсэн байгаа энэ өвчнүүдийн вакциныг заавал хийх хаалт байхгүй. Хийлгэж болно, хийхгүй ч гэсэн болно гэж тийм болж байгаа. Монголд ирсэн чинь заавал хийх зүйл байгаа. Гэтэл манай том хүмүүс сая тархины унал таталтай гэсэн байна шүү дээ. Тархины унал таталтай голтой буюу мэдрэлийн эмгэгтэй гэж уншлагцсан. Бид хоёр чинь байж байгаа би үддэг байхгүй юм шалтгаангүй. Нарийн шинэ онцлолтой юутай зовлт. Тэгээ яагаад ингэж ингээд өвөдөр давлаа явсан чинь тархины унал таталтай голтой буюу хэсэгчлсэн унал татал гэж байдаг юм байна. Бүрэн хэмжээний унал татал гэж байдаг юм байна. Тэгээд хэсэгчлсэн унал таталтай болж таарсан. Тэгээд давхар хавтаа болж таарсан. Тэгээд хавд нь бол 2-3 хоног юм угаад айгүй өндөр тунтай хүчтэй юм бүрний нэгээр угааж тэгээд ингээд хав нь бол одоо гар болсон баг зэрэг байна гэж гарсан. Унал таталтай 5 жил тасралтгүй юм. Тэгээд яг ингээд харж яг тэгэхэд хийлгсэн вакцины нөлөө үзэж магадгүй болчиход байгаа байхгүй. Дээрээс нь
одоо 2 жилийн өмнөөс эхэлсэн. Маш хурц их гарчлаа. За тэгээд одоо ийм л байна. Тэгээд одоо хүн нөгөө өөрөө үзчихэж мэддэм байна гэдэг шиг. Тэгээд ингээд хэлээд байхаар зарим нь бол бас ойлгохгүй. Гэхдээ одоо хэлхээ зүгээр арга алга. Тэгээд полис арбат 80 бол нэгдүгээрт чихрийн шижин эсийн өгөх митохондрын дутагдал ДНХ-гийн хуваагдлыг нэмэгдүүлдэг. Тэгээд одоо багтаа ямар ч вакцины полис арбат нь зүрхний үйл ажиллагааг огцом өөрчилдөг бөгөөд болох нь тогтоогдсон. Клиникийн судалгаагаар полис арбат 80-ыг тромб, бөөрийн шигдээс, цус харуул, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, үхэл, зэрэг, ноцтой гаж нөлөөний эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэ бол манай Монголд бол ингэж тогтоож чадахгүй. Манай монголчууд ерөөсөн ийм шинжилгээ судалгаа хийгээгүй. Яг номоор за тэр вакцин гэдэг чи ёстой сайн шүү, дэлхийн хүн амыг өстой халдвар төвчнөөс хамгаалсан ганц одоо бурхан шиг ийм танчин бол вакцин шүү гэж ингэж бүр номоор заалгасан. Тэгээд одоо энэ иймэрхүү юм заадгүй болохоор ерөөсөө манай эмчнэр тэр вакцин итгэцэн зөндөө олон хүмүүс бол худлаа битгий яриад гэж тэгж байгаа. Гэтэл ийм шинжилгээнүүдийг миний нөгөө түрүүний үзсэн одоо 10 цуврал кинонд одоо ярьдаг тэр дэлхийн 60 экспертүүд өөрсдийнхөө судалгаагаар 20-30 жилийн судалгаагаар гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээд Галина Петровна Червонская бол юу гэж хэлсэн гэхээр бүр бүх вакцин бол туршилтшгүй нөхдүүдээ гэж хэлсэн. Бүх вакцин туршилт. Яагаад гэвэл туршилт гэж яагаад хэлж байгааг бол вакцинаас гарч нөлөөг бол хүн 100 жилээр ч хэмжиж чадахгүй гэж. 100 жилийн дараа ч энэ гаж нөлөө гарна. Ургаар дамжин тэгэл нөгөө гений өөрчлөлтөнд орсон одоо тэр нөгөө юмнууд ч ингээл яваалах юм шүү. Яваалах юм. Бид орсон бол буцаж гарахгүй, тархинаас дахиж гарахгүй гэсэн шүү. Тэгээ полис арбат 80 бол нийт амьд үлдэх хугацааг богиносгож эсвэл зарим төрлийн хорт тавдартай хүмүүс тавдрын өсөлт дахилт үүсэх эрсдлийг нэмэгдүүлж болохыг харуулсан болно гэдэг ингээд бичээд байна. Бичээд байсан. Тэгэхээр юу гэсэн үг юм гэхээр энэ бол вакцин бол ерөөсөө туршилт дууссан өөрөөр 5 жил болсон ч туршилтаас дууссан гэсэн үг биш. Одоо энэ манай тарьж байгаа энэ олон ковид эсрэг вакцин гэдэг энэ чинь бүр туршилтанд оржгүй зөвхөн одоо энэ хүн одоо хүн 7 тэрбум хүн төрөлхтний хэдэн хувьд нь ч одоо ингээд туршилт хийгээд байгаа. Үйлдвэрээс гараад ирж байгаа вакцинууд шүү дээ. Тэгээд энэ туршилтын вакцин гэж хилээд байсны учир нь энэ байхгүй. Тэр вакцин дотор байгаа энэ том одоо энэ муухай химийн бодисуудыг манайхан судалсан нэг ч эмч алга, нэг ч эрдэмтэн алга, нэг ч одоо эрүүл мэндийн байгууллага бол энийг мэдэхгүй. Тэгэл вакцины тухай ярихаар л ингээд нэг одоо миний спортоор бол нэг байны гол шар байна. Тэр шарыг биш. Шарыг тойрол тэр цагаан хар цэнхэрдээ бүрл яваад байна. Вакцины тухай яриад ингээд яваад. Тэр шар дотор байгаа тэр том цэгийг вирусыг ярихгүй байна. Вакцин чинь энэ штэ. Энэ штэ. Жишээ нь одоо бөөс байлаа гэж бодъё л да. Тэгвэл бөөс гэдэг юмны дотор чинь бөөсний хөл гар толгой одоо бөөсөнд ямар өөр эрхтнүүд байдгийг тийм ээ. Тэрийг мэдчихэж бид нар эн чинь вакцин гэж юм байдгийн байна. Бөөс гэж юм байдгийн байна гэж ойлгоно үстэй энэ чинь. Нэг гист амтнаа ч гэсэн бид нар тэгж судалдаг шүү дээ. Гэтэл яагаад ийм их олон амьд үгсэн вирустэй тэгээд баахан ийм химийн хортой энэ вакциныг судалж хэлж өгөхгүй байгаа юм бэ хүмүүст. Яагаад энийг хэлэхгүй байгаа юм? За одоо ингээд манайд вакцин тарих гад байна. Pfizer вакцин хүүхдүүд тарина гинэ. За чухам зүгээр сайн гинэ. Тэгвэл энэ Pfizer вакцин чинь мөн түрүүний саяны бид нэр ярьдгаар туршилтын вакцин. Үйлдвэрээс гараад ердөө нөгөө хөөрүүлсэн сүү гэдэг шиг нэг ийм юм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэр сүүгуугаад хүн өгөхгүй юу мэдж байгаа малга. Тийм байна. Тэгэхэд вакцин Pfizer вакцины тухай Английн засгийн газрын сайт дээр бол ингээд бүр 20 оны 12 сард ингэж бичсэн биш. 16-наас хүртэлх хүүхдэд болохгүй. За тийм учраас манайхан 16-аас 17-г тарихын бицтэй. Гэхдээ эн чинь туршилтын вакцин байхгүй. Туршилтын вакцин. Зүгээр байгаа хүүхдэд вакцин тарих шаардлага байхгүй шүү дээ. Тийм. Ингээд энэ Pfizer вакцин чи өөрөө нөгөө гений өөрчлөлттэй шимпансагийн аденовирустэй шүү дээ.
Тэгэхээр яах вэ? Энэ хүүхэд чинь яг нөгөө нөхөн өрчхөн шатн дээрээ байж байгаа хүүхдэд энийг тарих гэдэг шүү. За хүнд ба хурц өвчтэй халуунтай хүмүүст болохгүй. Судасны бүлгэнэлтийн эсрэг юм ууж байгаа хүмүүс болон цус бүлгэнэлтийн доголдолтой хүмүүст болохгүй. Вакцины цус задалдаг бодистой гэж байна. Өөрөөр хэлбэл асвын 81 ууж байгаа хүмүүс болохгүй. Дархлаа султай хүмүүс болохгүй. Дархлаа дарангуулах юм ууж байгаа хүмүүс болохгүй. Бусад вакцины адилхан Co-19 mRNA BNT16 гэсэн энэ юутай хувилбартай. Энэ чинь нөгөө сармагчин баг. Сармагчны гений өөрчлөлт оруулсан вирус. mRNA гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүний ДНК-д нөлөөлнө гэсэн үг. Америкийн улс төрч Роберт Кеннедигийн хүн Роберт Кеннеди младши гэж байдаг байхгүй. Тэр бол юу гэж хэлсэн бэ гэхээр энэ mRNA суурьтай вакцин бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг буюу хүн төрөлхтний эсрэг маш ноцтой зэвсэг гэж хэлсэн, дайн гэж хэлсэн. Иннээс урд mRNA гэсэн ийм вакцин хийжсэн түүх байхгүй гэж хэлж байгаа. Байхгүй. Өөрөөр тоглолт вакцинууд ч бас ийм mRNA биш юм байл. Гэхдээ дотор нөгөө гений өөрчлөлттэй бодисууд ч юм байж, вирусууд ч юм байж, дээрэс нь химийн хортой бодисууд нэж. Гэтэл ковидын эсрэг вакцин чинь ийм гений өөрчлөлт оруулна. Хүний одоо XY гэдэг одоо хромосом ингэж ээлжилж явж идэг тэр дугуйсан тэр шат шиг тийм генийн одоо утас шугам руу шууд тэр одоо энэ вакцины дотор байгаа амтны вирусууд, сармагчны вирусууд тэднийг ингэж оруулчихж байгаа. Суулгачиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүний өөрийн вирус чинь одоо нөгөө сармагчны биш ээ, хүний өөрийн ДНК чинь сармагчны ДНК-тай болж байна л гэсэн үг. Үхрийн ДНК-тай, дахианы дэгдэхний ДНК-тай, бүргэдийн ДНК-тай, 14 хонсон эрэгтэй хүүхдийн цагаан арьстай эрэгтэй хүүхдийн ДНК-тай, 3 сартай одоо аборт хийлгэсэн эмэгтэй хүүхдийн ДНК-тай. Тэгээ дандаа бусдын ДНК чам руу хийж ийн гэсэн үг шүү. Бусад вакцинтай хариу урвал хэр явагдаж байгааг нь судлагдаагүй гэж байна. Тэгээ манайхан ч хольж тарина энэ төр гэсэн юм яриад байгаа юм. Амар их том вакцин тийм шүү. Одоо тэгээд хятадын вирусыг байхгүй юм чинь одоо Pfizer хийлгэж болно гин аргагүй энэ чинь нөгөө mRNA суурьтай байхгүй. mRNA суурьтай. Адилхан суурьтай байна л да. Өөр хөөрөлд үзүүлэх хор нөлөө судлагдаагүй жирэмсэн эхчүүд болохгүй. Том хүн үхээд байхад тэр дотор байгаа нэг жижигхэн юм хуран чиний амтан үхчил тарна шүү дээ. Эсвэл дэгэний өөрчлөлттэй гарч ирнэ. Сармагч шиг хүүхд гарвал яах вэ? Үгүй гэх тийм одоо юу байна уу? Шалтгаан эсвэл тайлбар байна уу? Надад бас мэдж байгаа хүн бол хэлээд өгөөрэй. За хөхөөр нэвтэрж байгаа хэсэг одоо хүүхдэд хэр нөлөөлж байгааг бас судлагдаагүй. Тийм учраас хөхөл хүүхдэд их болохгүй. Ойлгомжтой шүү. Хүний цус руу орчиж байгаа юм чинь. Хүний цус руу ороод тархин руу ороод ДНК руу орчиж байгаа юм чинь. Тэгээ монголчууд бол ийм юмаа мэдгүй учраас болно гэдгээ ямар судалгаагаар гаргасан ядаж хулган дээр туршиж үзсэн юм уу манайхан? Ядаж хулган дээр туршиж үзсэн юм уу? хийгээд авчихсан. Тий, хүний үр тогтоох чадварт нөлөөлөх нь судлагдаагүй гэж. Тэгээ зарим хүмүүс чинь одоо нөхөн өрчхөөн эд эрэхт нь одоо энэ эвдрээд гэмтэд эхэлсэн шүү дээ. Тэр нүүж гарч байгаа чинь эрүүл шин чанар мөн үү? Эрэгтэйчүүдийн бэлэг эрэхтэнд өөрчлөлт орж байгаа нь бас одоо хүнийг эрүүл болгож байгаа шин чанар мөн үү? Яагаад иймэрхүү вакцинаас гарсан гаж нөлөөнүүд дээр манай эмчийн одоо эмнэлгийн ажилтнууд судалгаа хийхгүй ядаж бичээд авах хэрэгтэй шүү. Эмүүдтэй харилцан урвалд оролт нь бас судлагдаагүй ч. Энэ Болгомаа гэдэг энэ юу гэдэг Оросд байдаг бас эмч хүн л дээ. Өөрөө бас эмч хүн тэр бас нэлээд судалт юм шиг байна вакцины. Энэ эмхтэй бас бид нар лөө ингэ санаа зовоод юм бичээд байгаа.
Тэгээд жирэмсэн хүнд хүүхдтэй хүнд судлагдаагүй гэж байгаа. Ерөөсөө бүх хүнд судлагдаагүй л байхгүй юу? 0-аас 80 нас хүртэлх бүх хүнд эрэгтэй эмэгтэй одоо бүх хүнд ямар гаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг судлагдаагүй. Судлагдах нөхцөлж байхгүй. Ядаж тийг 5 жил болоогүй ийм вакцинууд шүү дээ. За Pfizer вакцины үйлдвэрлэлийн маш том одоо топ эрдэмтэн байсан тэр үйлдвэрлэлийн дид одоо доктор байсан юм уу биш ээ дид дарган гэх юм уу associate топ менежер нь бол юу хэлсэн гэхээр зэрэг вакцин дуусан хүүхдийн үхлийн тоо вирусаар өвдсөн хүүхдийн тооноос 50 дахин их байна гэж нөгөө туршилтаараа гарч ирэхгүй юу? Вирусаар өвдөд идэгж байгаа юм байна. Гэтэл вакцин дуусан хүүхэд нэг одоо ковидоор өвдсөн хүүхэд идэгж байгаа бол нас орсон бол вакцин дуусан хүүхдүүд 50 дахин 50 хүүхэд нас орсон байх жишээ. Тэгээ Pfizer вакциныг сайн дураар цөөн хүүхдэд тарьсан ч тариулаагүй бусад хүүхдэд халтаана гэж. Тэгэхээр нөө сайн дур гэдэг нь утга болчих. Утгагүй болж байгаа байхгүй. Тий. Энийгээ мэдээд манайрууд сайн дураар гэж шít. Хэрвээ чи сайн дураар тариулчаад хүүхд ч нас орчих юм бол яах вэ? Чи сайн дураар л тариулаа үсттэй. Яг хэлсэн шүү дээ. Хэлсэн шүү дээ. Туршилтыг шүү дээ гэх байхгүй. Тэр энэ яагаад ингэж хэлсэн бэ гэхээр өөрөө энэ Pfizer вакциныг хулган дээр тарьсан юм байна. Хулган дээр тариад тэгээд одоо жишээ нь 50 хулган байлаа гэхэд 50 хулган бүгдээр нь тарих алдгүй гэж хэлсэн байгаа байхгүй. 3 хулган татах гүцээ бусдтай халтаа юм гэж тэгж хэлсэн байгаа. Нэг өдрөөс авахгүй эсвэл бүгдээр нь нэх хэлсэн. Тэгээд одоо ястан нэр нөгөө үхэх сэхэ үзэх юм уу гэж үү? Тий. Ерөөсөө хоёр сонголттой шүү. Нэг нь ерөөсөө вообще ерөөсөө гол ерөөсөө нэг бүгдэнд нь л хэлсэн. Тий яг нь ерөнхийдөө бол туршилталтаа бүгдээр туршуулах уу эсвэл нэг цөөхөн үнэ туршуулах уу? Харахгүй болчихж байгаа. Тий харин тий. Одоо яг дэлхийн эзэдийн шахалтаар бол ийм л болж байна. Гэхдээ тариулаагүй хүүхдэд нэг боломж байна. Ямар ч тохиолдолд одоо зүгээр байгалийн вирусаар халдсан ч, вакцины вирусаар халдсан ч тэр хүүхэд хариулаагүй бол өөрөө итгэнэ. Итгэх боломж уу эмчлэгдэх боломж нь илүү. Вакцинаар тариулаад өвдсөн хүүхдэд итгэх боломж том хүнд ч адилхан. Итгэх боломж нь зүгээр өөрөө өвдсөн хүнээс итгэх боломж нь баг их би юуг хэлчихв сая. Тийм. Өөрөөр би түрүү хэлсэн шүү дээ. Кор өвчнөр би 4 настай одоо юу гэдгийг өвдөд идэгсэн тийм үү? Тэгэхэд би одоо өнөөдөр ямар ч халдвар төвчин дахиж тусаагүй. Корын вакцин хийлгсэн байсан бол би тэр вакцины одоо энэ түн төрлийн өвчнөр өвдөх нь шүү дээ. Айгуул өнөөдөр би альцгеймертэй болсон сууж байгаа. Тэгэхээр сонголт бол юм байна. Байгалаараа одоо амьдраад байгалаараа өвдөд, байгалаараа эмчлүүлээд байгалаараа жамаараа амьдарч байгаад үхэх ёстой юу? Эсвэл вакцин дуулж жам бусаар үхэх ёстой юу? Энэ нөгөө дахиад хэллийн үндсэн хууль заасан эрх хэрэгжүүлөө чинь жамаараа амьдраад жамаараа үхэх тавилантай эрх хэрэгжүүлөөтэйгээ заасан байж байгаа. Гэтэл вакцин дэж алдаад байна. Вакцин дэж алдаад байна. Алдаад байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг сая биш 2 сая хүнийг алсан гэсэн үг биш шүү. 300-400 хүн алчаад байна. Төрийн халамжаар 400 хүн битгий хэл нэг ч хүн өөх ёсгүй. Нэг хүсээгүй халамж үзүүлээд. Эний чинь хүчирхийлэл гэдэг. Эний чинь гэмт хэрэг гэж үздэг баг. Хүсээгүй халамж чинь. Тэгэхээр Монгол улсын төр бол хүсээгүй халамж үзүүлээд гэмт хэрэг хийгээд байна. За ингээд миний авсан энэ юу вэ? Энэ одоо жишээлбэл энэ сайт бол одоо яг л CDC-ийн сайт. Тэгээ CDC яалтчгүй вакцинуудынхаа орц найрлагыг бичээд дэлхийд дахинаараа тараацсан. Дотроос нь тэр нөгөө олон янзын амьд үгсэн амьтны вирусүүд чинь гарч ирсэн. Дотроос нь тэр олон янзын химийн хортой бодисууд чинь олж авсан. Тэгээ тэрний чинь үндсэн дээрээс олон одоо дэлхийн 60 шилдэг шинжээч нар өөрсдийнхээ ярилцлагыг өгч
хэвлж нийтэлсэн харамсалтай ганцхан англи хэл дээр байна. Орос хэл дээр байна лээ. Гэхдээ эхний 3 анги нь байна лээ. 3 анги нь байна лээ. А манайх бол ийм имийг бол ерөөсөө орчуулдагчгүй, өөрсдөө ч уншдагчгүй ийм нэг тийм хүмүүсийн тогоонд байгаа улс орн байна. Монгол шиг ийм муухай бүдүүлэг тэгээд нэг ийм тийм харанхуй улс орн энэ дэлхийд дээр байхгүй. Вакцинцсан нараа нэг дэлхийд нэгд явж гин, үхлээрээч баг нэгд явж гин. А гэтэл нөгөө нэг бас нэг таблиц үзүүлээд байгаа шүү дээ. Вьетнам хүн амынхаа 1% вакцинцсан мөртлөө үхлээрээ бол ерөөсө 7 хоногийн үхэл нь 0 явж байгаа шүү дээ. 0 явж. Тэгэхээр Монголын төрийн хийж байгаа энэ үйл арга хэмжээ бол буруу байна. Вакцин тойроо та нар худлаа шаагилдаад байна. Хүмүүсийг их айлгаж байна. Сүрдүүлж байна. Айлгсан хүмүүсээр ёстой яаж тоглож болж байна. Тэгээ хүн болго энэ вакциныхаа найрлагыг мэдцгээ. Бүгдээрээ энэ миний одоо лайвыг шеэрлээрэй. Дахин хийх болно энэ тал дээр. Магадгүй маргааш чийж магадгүй. Баярлалаа.